Библи хүний сүнсийг хэрхэн тайлбарладаг вэ? 대부분의 그리스도인들은 성경이 우리의 육체보다 영혼에 더 관심이 있다고 생각합니다. 흔히 말하는 영혼 구원, 영혼 전도와 같은 말은 몸의 구원보다 영혼의 구원이 더 중요하다는 인상을 줍니다. чухал мэт сэтгэл төрүүлдэг. Ихэнх Христ итгэгчид хүнийг бие махбод болон сэтгэл сүнснээс бүрдсэн гэх дихотомос. Нөгөөх нь бие махбод сэтгэл сүнснээс бүрдсэн гэх тэр тохомос онолыг баримталдагч Библи бидэнд үүнийг хэрхэн тайлбарлаж байна вэ? Шинжлэлийн онолч эрдэмтэн Хокма эдгээрийг нязаасан байдаг. Тэрээр дихотомос ба тэрээр тохомосыг хүн төрөлхтнийг үзэх Библийг үзэхдээ зурчилдаж, хүний нэгдмэл шин чанарыг гэмтээж буй хэрэг гэж үзжээ. Хүн тэрээр Библи хүн төрөлхтнийг нэг нэгдмэл орчуугаар дүрсэлсэн тул хүн гэдэг хоёр талаас нь харж болохныг амьтан гэсэн баримтлалыг төвшүүлсэн байдаг. Хуучин гэрээний судлаач эрдэмтэн Ханс Валтер Волбоч мөн адил хүн төрөлхтнийг үзэх дихотомос онолыг эсэргүүцсэн байдаг. Сүнсэн нэврээгээр нэвш бөгөөд маш олон удаа буюу хуучин гэрээ 755 удаа гардаг. Тэрээр энэ нэвшин тухай ингэж тодорхойлжээ. Нэвшин ямар утгыг илэрхийлдэг вэ? Тэр сэтгэл сүнс биш, нэвш бол хүн төрөлхтний дүр төрх бүхэлдээ. Ялангуяа хүний амиа амьсгалыг бүгдийг нь багтаасан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн төрөлхтөн гэдгийг нэвшийг агуулж байгаа бас тэр өөрөө нэвш юм. Библийн тайлбарт бол үүнийг хэрхэн тайлбарласан байдаг вэ? Ихэнхдээ нэвш хүнийг үхэхэд биеэс гадаг шотдог гэж ойлгодог. Гэвч үнүүг хэллэг хизээч үгсэн нэгний сүнс сэтгэлээр хэрэглэгдэж байгаагүй. Библич мөн хүн төрөлхтнийг нэгэн бүхэл цог зоршгүй хэмээн хардаг. Тиймээс хүн үхэхэд бие махбод нь үлдэн сэтгэл сүнс нь Тэнгэрийн улс руу явдаг хэмээх ойлголт Библиэс огт ялгаатай байгаа гэдгийг мэдэх боломжтой. Тэгвэл шинэ гэрээний сүнс сэтгэлийн талаар хэрхэн тайлбарласан байдаг вэ? Шинэ гэрээний сүнс сэтгэлийг илэрхийлсэн үг нь пнеума юм. Гэхдээ энэ үг шинэ гэрээнд ихэвчлэн Бурхны сүнсийг нэрлэхэд хэрэглэгддэг байсан. Үүнд Бурхны ариун сүнсийг нэрлэхэд 100-аас дээш удаа, хүний сүнс сэтгэлийг нэрлэхэд 19 орчим удаа юм. Харин энэ материалыг бус оршихуй болох сүнс сэтгэл гэсэн утгыг илэрхийлэхээс илүү хүн төрөлхтнийг нэрлэхэд хэрэглэгдсэн гэж эрдэмтэд үздэг. Тэгвэл Библи бие махбодын тухай хэрхэн тайлбарладаг вэ? Паулийн захидлуудад суума хэмээх үг бие гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээлбэл Ром номыг авч үзье. Жон Стот Ром 12:1 ийм давтуун рав өөрсдийн биеэ бурхан тааламжит сайн даруун тахил болгон үргэлгийг бурханы өршөөлөөр танараас эцгээд хөлөнгөө. Энийг тааны сүнслэг мөргөл мөн. Ишлэн Ромчуудад маш том цохилт өгсөн гэж хэлжээ. Бид бие махбодоо орхиход бурханд үйлчлэх боломжгүй болох нь Паулийн ярьж буй хүн төрөлхтөн юм. Паулийн хүн төрөлхтнийг үзэх үзэл 1-р Коринт 15-р бүлэгтж харагддаг. Паул эдгээр үгүүдээрээ хүн үгэд сэтгэл нь үүрд оршсоор байх бус үхэгсний амьлал ба бие махбодын амьлалын тухай үзлээ маш хатуу баримталсан байдаг. Паул 1-р Коринт 15:44-р эшлэл төрлөх махбод ба сүнслэг биеийг онцолсон ба энд чухал зүйл нь бие юм. Хүн төрөлхтний амьлалд биеийн махбодын шин чанарыг холд авсан цоо шин бие болох ба сүнс сэтгэл хэмээх материалыг бус оршихуй биш жинхэнэ бие болох юм. Тиймээс Паулийн захидлуудад өгүүлсэн хүн төрөлхтнийг бие гэж нэрлэж болно. Тархины үйл ажиллагаа түүний бүтцийг судлах шинжлэх ухаан хөгжсөөр хүн төрөлхтний сүнс сэтгэлийн эзлэх байр суурь улам замхарсаар байгаа. Гэвч Библи хүн төрөлхтний зүрх сэтгэл оюун ухааны үйл ажиллагааг зөвхөн мэдрэлийн эсгийн хөдөлгөөн рүү эргүүлэх гэсэн үгний эсрэг байр суурьтай байдаг. Бусад үгүй болох бие махбодоос илүү сүнс сэтгэл илүү чухал гэж үздэг Христ итгэгчид ч бий. Харин Библи хүн төрөлхтнийг бие махбодын сүнс сэтгэлийн нэг цус зуршгүй гэж үздэг. Таныг хүн төрөлхтний тухай шинжлэх ухаан болон Библиэс дамжуулан тэнцвэртэй жинхэнэ үнэн ойлголтыг олж авах болно гэж найдаж байна.